сануу энэ байна. Тэгээд сэтгэлийн шархан дээр үл явж байгаа. Тэгээд сэтгэлийн шархны бас нэг хэлбэр нь бол сэтгэл хөдлөлөө боох явдал. Тэгэхээр эзэн бурхан бол сэтгэл хөдлөлтөө бурхан. Эзэн уурладаг, эзэн баярладаг, эзэн уйлдаг. Тэгээд энэ бүхнийг бурхан биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээд энэ сэтгэл хөдлөлөө боомлсон юм уу? Одоо хөдлөлөө цоожилсан асуудлыг одоо мэдхэд би өөр дөр хийдэг жишээ та бүхэнд ярьж өгье гэж бодож байна. За нэгдүгээрт нь би нэг 2006-наас хойш нэг баг хэдэн жил чимдээ тэрнээс өмнө баг хэдэн жил ерөөсөө уйлахгүй байсан. Ерөөсөө юу ч бас уйлдаггүй. Нэг л хатуу хүн өөртөө их хатуу бусад ч гэсэн зарчим шаардлагатай тийм хүн байсан. Тэгээд л ерөнхийдөө жаахан шүүлтийн байдалтай ингэстөө тэгстөө гэсэн байдалтай юмыг хараар гэхээс илүү зарчмаар удирддаг тийм байсан. Тэгээд тэр үедээ би их ууртай бухимдалтай боловч хүмүүс ингээл асуугаал би уучлалцсан штэ тийм байхгүй штэ гэл ер нь нэг тийм байдалтай. Тэгээд би бүтэн сар ингээ каунселинг сургалтанд сууж исэн мөртлөө юу ч болоогүй юм шиг тий би өвчгөл дуртажсэн. Гэтэ би тэр хүмүүсийг уучлалцсан гээл нэг яриад яг үнэндээ бол ерөөсө шархаа руугаа орсоо ойртуулахгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хүмүүсийг би харахтаа бол хогийн савар бол хогийн саванд дүүрчихсэн. Тэгээд хогийн савныхаа хогийг гаргаж чадаагүй. Ерөөсөө хасгаагүй. Тэгээд жоохон хог хийвэл яг уутан задрахад бэлэн. Тэгээд уурлахад юу л бол жоохон л хатахад уурлахад бэлэн. Бас айцтай тийм хүмүүс байгаа юм. Гаднаас нь харахад бол мэддэхгүй энэ хүмүүс сүмний чуулганд явах тун дажгүй явчихна. Гаднаас харахад нэг сайхан гэр бүлтэй ч юм айтайхан болчихно. Яг нэгжэр дээрээ буюу бол яг хоёр нүртэй буюу дотроо бол бухимдж байгаа. Тэр бухимдж байгаа ч өөрөө мэдэхгүй тийм хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүсийн шилдэг жишээ бол би байсан. Тэгээ тэрийг каунселинг сургалтанд суугаад олон тийм цагийн зөвлөгөө авч байгаа мөртлөө өөрчлөлт байхгүй. Яг л нэг хан харимтай ярьж байгаа юм шиг тэр хүн надтай ярьж байсан баг. Тэгээ яхав тэ ариун сүнсэнд нам цохиулаад тэгээд уйлж эхэлсэн хамаг одоо асуудлуудаа ярьж эхэлсэн. Тэгээ уйлаад бүтэн сар уйлсан. Тэгээ эмоцтой сэтгэл хөдлөлтөй болж хуурсан. Тэгээд юмыг одоо хайраар өдөрдүүл зурсан зарчмаар биш. Тэгээ тэр хэсгээ нөө мэдхгүй байгаа нь хамгийн аюултай байдаг. Хевсээр бол нэг хогон дээрээ гоё хевс тавьчихсан. Хуарахад хевстэй. Доороо одоо хог байгаа юм юу байгаа юм. Нүрээр бол шархтаа нүрээ цохиулсан. Гэтэ тэр хөхийг нуугаад будгаар халахалцсан. Тэгээ тэрийгээ өөрөө ч мэдэхгүй хөхөрсөн үү гэдгээ ч мэдэхгүй явж байгаа. Тийм хүнийг хэлж байгаа. Тэгэхээр энэ үед бол ариун сүнсний оршихуйг одоо хайх нь маш бага. Ариун сүнсийг сайн мэдэхгүй хүмүүс хэлэхэд сайн ойлгохгүй бардам зантаа эгото тийм байгаа. Магадгүй эдгээр хүмүүс бол миний подкастыг бүр сонсохчгүй байх. Тэгэхдээ хин нэг нь одоо танаа найз нөхчин хамаатан саданчин ч юм уу таны мэддэг хүн за энэний тухай ярьж байна даа гэж байгаа бол тэр хүмүүст бас энэ подкастыг хуваалцаарай гэж би зөвлөмөр байна. Тэгээд танд бас нэмэр болж байгаа бол миний подкастуудыг хуваалцаарай гэж бас хэлмээр байна. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлөө одоо нуун дарагдуулах, боомлох явдал бол маш аюултай. Бурхан тэгж хүсдэггүй биднийг. Ялангуяа йогт явж исэн хүмүүс бас ийм болсон байдаг. Нэг йогт явж исэн эмэгтэй бол одоо маш их ууртай бухимдалтай байсан. Тэгээд дарах гад йогт явсан. Тэгээд жигтэйхэн сайн амраа монголон болсон гэж байгаа. Амралтаа тэр хүн ямар сэтгэл хөдлөл байхгүй, хайрлаж мэдэхгүй, дурлаж мэдэхгүй, баг уурлаж бухимдаж мэдэхгүй, баярлаж хөөрчж мэдэхгүй тийм одоо юу гэдэг зомби шиг болсон байгаа байхгүй. Тэгээд тэрийг бол сайн болсон байна гэж хэлж байгаа. Гэтэл яг жинхэнэ талаасаа харах юм бол бид нар бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэрөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр бид нар баярлах үедээ баярлаж, инээх үедээ инээж, зовсон хүмүүстэй хамт уйлж, үнэхээр амьд байх ёстой. Сэтгэл хөдлөл гэдэг бол үнэхээр хүмүүсийг хүн болгодог зүйл. Мэдээж сэтгэл хөдлөлөөр удирдуулаад шийдвэр гаргаад гэж би хэлээгүй. Гэхдээ хамт баярлаж, хамт уйлж чаддаг, хайр удирдуулж чаддаг болохын тулд энэ бол маш чухал зүйл. Эзэн биднийг үнэхээр одоо бурхантай хувьчилсан чин сэтгэлийн харилцаатай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд жишээл хүүхд чинь инээгээ тоглоод өвөрдөр чинь байхад баярлдаг үстэй. Тэгээс биш нэг зомби шиг би хичээлээ хийсэн, би даалгавраа хийсэн, би гэрээ зэрвэлсэн шүү. Аваа ээжээ гэж хэлээл тэгээд ямар ч тийм инээмсэглэл байхгүй тийм хүүхдтэй байх юм бол та хүүхдээ миний хүүхд асуудалтай байна да гэж мэднэ. Түүнтэй адилхан бурхан ч гэсэн мэднэ. Яагаад вэ гэвэл бурхны хувьд бидний зүрх сэтгэл нээлттэй байдаг. Үхсдийн орон хийгээд сүрэл эзний өмнө ил байдаг бол хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх босуу
гэж сургаалт өгс 15-ын 11 дээр бичигдсэн байдаг. Тийм учраас үнэхээр эзний өмнө бидний зүрх сэтгэл нээлттэй ил байх тун тэгээд та бас хэрвээ ийм байх юм бол ийм юм байх вэ гэж эзнээс асуугаараа. Би сэтгэл хөдлөлөө цоожсон, танаас нуусан, идэвхтэй чөлөөлөгдөг тийм салбар байна уу? Эзэн минь та надад харуулж өгөрөө гэж хэлээсэй гэж үчин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд энэ үед эзэн бурхан энэ бүхнийг хэрв таны зүрхэнд хүс байгаа бол хайлуулах болно. Баярлалаа.